авах гэж өгснөөрөө ашиг аавна. Хэдэн сая хүн өдөрт Uber-ыг ашигласны төлөө өдөрт хэдэн сая доллар ашиг авч байна. Хэдэн бараг 100 сая, хэдэн 100 сая доллар авч байна. Тэрнтэй адилхан Booking гэдэг сайт бол өнөөдөр Trip.com, Booking гэдэг одоо юм сошиал сайтнаас одоо жишээ нь өөр ингэсэн одоо Hilton, за одоо тэр айхтар том буудлууд тий одоо баян Shangri-La тий одоо тэр их газрыг худалдаж авч тэр их буудлыг барьж тэр олон зуун ажилчдыг ажилуулж тэр том үйл ажиллагааг бол явуулдаггүй. Гэтэл өнөөдөр Booking бол тэдраас баян байна. Юу ч хүн бүсгөрөө тэдраас баян байна. Яагаад вэ гэхээр тэр системийг бүтээсэн баггүй. Өнөөдөр Booking-ээр дамжуулж дэлхийн олон сая хүн Booking-ээр орлоо. Би Монгол явах гэж байна. За би Москва явах гэж байна. За би Сингапур явах гэж байна. Буудлаа захиалаа, карта холбоо, төлбөрөө төллөө, очлоо, буудлаа орлоо. Тэр хүний амьдрал хялбар болж байна. Тэр амьдралыг хялбар болгож байна. Тэр буудалч гэсэн хэрэглэгч одоо тэр буудалч гэсэн Booking байнгын салтгүй клиент бөгөөд хэрэглэгчийг авчиж байгаа учраас Booking ашиг авч байна. Тийм учраас өнөөдөр технологи гэдэг зүйлийн 90 бид амьдарч байгаа учраас одоо өмнө нь бол яах нь вэ? Бараа бүтээгдэхүүн зарахын тулд бараагаа авчирдаа, лангууд түрээслээ, худалдагч тавьлаа. Тэгээд хүмүүс очиод авдаг байсан бол одоо хүмүүс тийм зүйлийг өсгөө болсон. Яагаад гэх юм бол яагаад өнөөдөр Монгол улсад ч дэлхийд маш олон дэлгүүрүүд хаагдж байна. Маш олон ийм үйлчлэгээний байгууллагууд өөрчлөх шаардлагатай болж байгаа. Одоо энэ зах зээлтэйгээ хөл нийцэх шаардлагатай болж байгаа гэдэг. Жишээ нь та өнөөдөр зүгээр нэг дэлгүүр нээгээд зүгээр нэг хуц авчираад зарна гэдэг бол болохгүй болсон. Та заавал тэрийг лайваар оруулах ч юм уу, эсвэл TikTok-т ч юм уу, ингээд нөгөө сошиалыг ашиглаж нэг ёсны та хүмүүст хүрэх шаардлагатай болсон гэсэн үг. Зарим тохиолдолд ихэнх тохиолдолд одоо бол бүр лангуу нэг шаардлагагүйгээр нэг ёсны зарим тохиолдолд ихэнх тохиолдолд та шаардлагагүйгээр нэг ёсны зүгээр л та сошиал реклама хийлээ. Тухайн хүн онлайнаар арзмаар хийгээд захиаллаа, шууд хүргэлтээр хүргэнэ. Дэлгүүрийн шаардлагагүй. Дэлгүүр чи өөрөө онлайн болсонтой адилхан. Тийм учраас технологийн 90 гэдэг бол угаасаа бидний одоо амьдрал дайшгүй суралцах, дайшгүй амьдралдаа хэрэгжүүлэх зүйл болсон. Магадгүй одоо бидний аав ээжийн үеийн хүмүүст бол маш хэцүү санагдаж байгаа. Яагаад гэвэл тэр 90 нь бол өөр 90 амьдарч байсан хүмүүс одоо яг энэ 90 хараад энэ хүүхдүүдийг ойлгохгүй учраас маш их эрсдэлтэй явж байгаа юм. Буруу. За түрүү магадгүй буруу зүйл бид нар ингээд тий буруу зүйлдэг одоо буруу мэдээлэлгүйгээсээ болж маш их алдаанууд гарч байгаа гэж үзэж байна. За төгсөж болоог байна. 20 минутын дараа тэгээ явуулна уу? За тэгэнгүүт өнөөдөр бидний хувьд бол хамгийн чухал зүйл бол одоо өнөөдөр бид нар энэ крипто банктай хамтарч ажиллаж байгаа байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр бид нар хамгийн чухал зүйл бол би бидний хамгийн анхны албан ёсны крипто банктай хамтарч ажиллаж байна гэдэг зүйлийг бид ухамсарлаж ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт. Хоёрт. За өнөөдөр биднэрт ямар боломж байна? За одоо биднэрт ямар боломж байна гэх юм бол энэ банкны уучлаарай. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор хамгийн чухал зүйлийг бол анхаарсан болохоор нэгдүгээр та энэ банкыг сонгосон, хоёрдугаарт нь бол та энэ банкны 5 бүтээгдэхүүнийг ажиллах боломжтой. За нэгдүгээр карт. За та $10-оор манай банкны крипто карт болно. Та анхны банкны албан ёсны крипто картыг ийм крипто карт болно. Энэ карт $10 үнэтэй. Монгол мөнгөөр 36 сая үнэтэй. За ингээд та нэг карт авсан байхад сард $3 бөгөөд 10 сая төгрөгийн шимтгэл төлнө. Тэгээд энэ картыг бол та хаана лож хаана ашиглана. Монголд ч тэр, гадаад ч тэр энэ карт бол үнэхээр супер амар карт. Та хаанч явсан ИТМ-с мөнгө авч болж байна. За тэгээд бит карт удахгүй таны гэрийн хаягаар бит карт очно. Одоо бол би бит картгүйгээр ингээд гадаадад энэ карт ингээд цөлөөтэй ашиглаж байна. Би энэ картаа NFC-тэй ИТМ-с шууд мөнгө авч байна. Бэлэн мөнгө авчиж байна. Одоо бол баг бэлэн мөнгөний шаардлага. Ойр зүрийн нэг цэний бэлэн мөнгө авчихна. Бусад бүх тохиолдолд энэ картад өгч байна. Буудлаа төлж байна, хоолоо төлж байна. Ерөөсөө
крипто картаараа төлснөөр маш их мөнгө хэмжээ маш хэмтгэл багтай. Тэгээ өнөөдөр энэ картыг бол бид нар ашиглах нь маш чухал монголчууд. Одоо өнөөдрөөс эхлүүлээд та бүхэн маань бүгд энэ картаа ингээд татаад гар утсан дээрээ суулгаад зүгээр кофегаа авч үзэрээ, төлбөр тооцоо хийж үзэрээ. Анх би ч гэсэн боддог байсан. За яшиг крипто аваад тэгээд ингээд явхад тэгтэл одоо энэ олон сарын хугацаанд гадаадд ажиллаж байгааны хувьд бол Монгол мөнгийг төгрөг болгоод инфляц төртүүлээ, дээрээс нь шимтгэл төлөө явснаас зүгээр крипто картаараа төлөө явсан бол зүгээр асар их мөнгө юм шүү дээ. Дээрээс нь нөгөө энэ карт чинь шууд ингээд төлөлтөн шууд ордог. Жишээ нь ингээд Монгол картыг 2 3 төлөнгөд блоклох ч юм уу маш их ингээд зүйл бодохгүй. Гэхдээ энэ дэр шууд төлөө явчихна. Өдөр 100, 200, 300 удаа төлөх болно. Энэ бол ямар ч асуудалгүй. Тэгээд шууд энэ дэр баримт нь нэрнэ. За одоо ингээд энэтэй 39 төлсөн байна. Хэдэн юу төлсөн байна гэдээ орныхоо мөнгөн дээр ингээд гараад ирнэ гэсэн үг байна. Ингээл крипто картаараа төлбөр хийгээд явчихна. За энэ бол нэгдүгээр бүтээгдэхүүн. За хоёрдугаар бүтээгдэхүүн болохоор олборлтын машин. За та өнөөдөр DeFi банкны ийм олборлтын машин авч авнаа. За одоо өнөөдөр би энэ олборлтын машиныг нийтдээ нийт бол $12,000 авсан байна. Эхлээд бол $1,000 аваад сая сүүлд бол $11,000 нэмээд ингээд нийт $12,000 миний машин 2032 он хүртэл ажиллана. 2032 он хүртэл энэ машин юу хийж байгаа гэх юм бол яг нөгөө анх биткойныг олборлж исэн үедээ адилхан 7697 DeFi гэдэг токеныг олборлоод өгч байгаа надад. Секунд болгон 8 токен машинтай хүн болгон хуваарлагдана. Секунд болгон 8 токен машинтай хүн болгон хуваарлагдана. За тэгээд тэр хуваарлалт нь бол ерөөсөө ингээл явна. Та бүхэн тэгээд энүүгээр ингээ хуваарлалтаа хийж болно. Хугацаатай хийж болно, хугацаагүй хийж болно. Би бол эхнийхээ мянгаыг бол 2 жилийн хугацаанд одоо 2 жилд дуусна. Дараагийнхаа би өөрөө 11,000 бол хугацаатай хийсэн. 2 жилийн хугацаанд энэ олборж байгаа токеноос би нэг токен авахгүй гэдэг ийм хугацаатай игээд 19,930 DeFi бишээ хувьцаа бэлэлсэн. Энэ миний овг нэр байна. 3-5 жилийн өдөр энэ маань нэг сая $600,000 болно. Энэ банкны албан ёсны хувьцаа эзэмшиж болсон учраас одоо хувьцаа маань бол 38 дугаар блокн дээр дуусна. Одоо 38 дугаар блок маань одоо ингээд өнөөдөр 22 дугаар блок дуусгаж байна. Одоо 5% хөвөлдсөн. Одоо энэ ингээд блок маань дуусахад бол одоо 62 центээр та нэг шиг машин олборлдог машин авч ирсэн бол одоо 65 цент болно. Тэгэхээр одоо бол нэг 5% нь өнөө маргашгүй дуусчихна. Ингээд блок дуусах юм бол хувьцаа багасна. Машин үнд орно. Олборлж байгаа хүмүүс бол маш их гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ машиныг бол одоо үнэхээр бидэнтэй бид нөгөө дэлхийд даяар авч байгаа. Одоо өнөөдөр энэ 2026 оны 2 сарын 6-ны 8 цаг 44 минутанд энэ машин ингээд ихэлсэн. Одоо ингээд энэ машин маань ингээд дуусч байна. Ерөөд ингээд дуусч байна. Одоо нэг сая 700,000 шиг өнөө маргааштай дуусаад дараагийн блокнд задраад хувьцаанд багасаад ингээд секунд болгон энэ токеныг бид нар одоо олборлж байна. За энэ токен юунд хэрэгтэй вэ гэхээр 4 ийм даалгавар байна. Нэгдүгээрх нь болохоор энэ токеноор та юу ч худалдаж авч болно. Юу л юу худалдаж авч болно. За өнөөдрийн токены маань өнөөдрийн токены маань ханшин. Цагийн зүгт болохоор ингээд бүгд ороод ирж байгаа байхгүй. За өнөөдрийн токен маань болохоор дээр $2.19 байна. За дэлхийд дээр бол энэ токен маань 217 жигсэж байна. Одоо DeFi токен бол ярих юм бол байх гэж байна. Угаасаа DeFi токен бол дэлхийг байлдан дагуулж байгаа. Хамгийн супер токенаар бодсон. Нэг жилийн хугацаанд 20 центээс $2 төлсөн. Одоо дөрөв энэ үндсэн даалгавар нь ажиллаад эхлэх юм бол энэ 100, 200 мянган хэдэн мянган доллар болох нь тодорхой. Одоо бид нар энийг олборлж байна. Олборлох бидэрт сувь тавилан байна. Яг биткойныг 17 жилийн өмнө олборлоод $2 олоход нь ураа гэж баярлж ирсэн хүмүүстэй адилхан бид ингэ баярлаа сууж байна. Та олборлж байгаа юу гэдэг сонголт танд байгаа. За нэгдүгээрт нь бол юм байгаа. Хоёрдугаарт нь бол энэ бол DeFi токен бол 4 даалгавартай. Нэгдүгээрт бол та энэ токенороо янаас ч юу ч худалдаж авч болно. Танд DeFi байх юм бол энэ карт токен бол за тэгээд та яваад шууд худалдаа авалт хийж болно. Шууд л энэ ханшаараа ингээл хөврөөд таны худалдаа авалтанд хөврөөд ирсэн гэсэн. Нэр ёсны мөнгө л гэсэн үг байна. Та мөнгө олборлж байна гэсэн үг. Доллараас илүү үнэтэй мөнгийг өсөж байгаа мөнгийг олборлох хувь тавилан бас бидэрт байна.
Тэгээд дээрэс нь 2 жилээр хадгалчих юм бол хугацаа эзэмшиж болно. Би яагаад 2 жилээр хадгалсан гэх юм бол биткойн чинь ингээд 15 жилийн дараа $100,000 болсон учраас DeFi 2 жилийн дараа өсөж байгаа мөнгийг заавал одоо $2 үрээд боломж байвал зүгээр 2 жилийн дараа бас нэг хэдэн мянган доллар болсон заруул илүү амьдралд хэрэгтэй болов гэж бодоод би эртээ түрүү 6 жил ихгүй ажиллах машин учраас хийсэн. Гэхдээ миний багт бол одоо ингээд 5 жил $5,000 хугацаагүй хийсэн байгаа. Тэр хүн өдрөө болгон бага мөнгө авч байгаа. Тэгээд тэрийг нэг сардаа нэг удаа гаргадаг ч юм уу. Тэр хүний сонголт. Тэр хүн бол тэгж хийсэн. Тэр хүний сонголт. Тэгэхээр тухайн хүн хугацаагүй юм бол багаар авч болно. Хоёрдугаар одоо манай банк маань зээлийн үйлчилгээ эхлэж байгаа. Тэгэхээр энэ зээлийн үйлчилгээнд дээр та бүхэн маань энэ зээлийн үйлчилгээ байснараа өнөөдөр одоо нэг ёсны DeFi токен барьцаанд орно. Барьцаанд DeFi-тай байвал та барьцаалаа зээл авч болно. Тухайн өдрийн ханшаараа ингээд бодоод танд доллар зээлнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг бол DeFi үн бол улам өснө. 3-дугаар болохоор одоо манай банкны гүйлгээ болгонд шимтгэлт DeFi орно. Тэгэхээр энэ бол бас л DeFi үн бол тэрийг өсөлттэй байна гэсэн. За ингээд ер нь бол одоо ингээд 3 ийм гол үндсэн даалгавар. Тэгээд манай блокчейн, VeChain блокчейн систем ажиллаад эхлэхээр бас л шимтгэлт орохоор энерги гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ банк маань үйлчлэгээ болгон дээр DeFi-г холбож энэ DeFi гэдэг токен бол маш их өсөлттэй явна. 2032 онд болно. Одоо та авахд 2032 онд таны машин ажиллана. Танд секунд болгоо юм дарах шаардлага байхгүй. Интернет заавал байх шаардлагагүй. Ерөөсөө ингэж өөрөө автоматар хуурдна гэдэг юм. Тэгээд дээрээс нь нэмж хэлэхэд бол одоо $1,000 өнөө маргааш тавж байгаа хүмүүс бол $130,000 хугацаа билж байгаа. $1,000 та хоёроос за нэг 3-аас 5 жилийн дотор бол танд $200,000 чинь 3 сая 600,000 төгрөг чинь тухайн доллар хэдэн төгрөгийн ханшилтай авах бүлэгтэн байр авчих боломжтой байна л гэсэн үг байхгүй. Энэ бол тэгэл өнөөдөр таны сонсож байгаа энэ мэдээллийг та сонсоод шийдвэрээ бол та өөрөө гаргана. Мэдээж эрсдлээ ч гэсэн та өөрөө өөрнө гэсэн. Гэхдээ бидний хувьд бол жил хагацын хугацаанд бид нар ч гэсэн жилийн өмнө ангаагаал юугаач мэдгүй орсон. Одоо өнөөдөр бид нар бүр суралцаа мэрэгчлэн болж явж штеп. Тэгэхээр нэгдүгээр та энэ банкны хэрэглэгч байж болно. Карт ашиглаж болно. Олборлтын машин аваад ингээд та явж болно. За $1,000-аас дээшээ олборлтын машин авч байгаа хүмүүс одоо бол $500 яг орж болно. Гэтэ ер нь бол гадаадын багийнхан бол $1,000-аас дээшээ хүмүүсийг агент болгож байгаа. Одоо бол монголчууд ч гэсэн $500 агент болж болно. Гэтэ бид нар бол гадаадын зах зээл дээр хизээч $500 хүмүүсийг бол агент болохгүй. Яагаад гэх юм бол бид тэр том зах зээл дээр тэр хүн бүхэл энэ банкны агентаар ажиллаж байна гэдэг бол үнцэнтэй зүйл шүү дээ. Үнцэнтэй зүйл. За ингээд та агент толсон тохиолдолд бол танд дахин нэгэн боломж өгдөг. Та ингээд агент болох юм бол та дэлхийн айлч улсад ажиллаж болно. Гэхдээ Оросд карт ажиллахгүйгаа Африкийн зарим газрууд бол Сууд Африк, бүгд Хойд Африкаар бол ажиллахгүй. За ингээд агент толсон бол дэлхийн айлч оронд өөрийнхөө линкийг задлаад тэр хүмүүс таны линкээр дамжуулаад юу аавна. За юу вэ? Карт захиалах, энэ аппарат авах, зээл авах, одоо хадгаламж үүсгэх гэх ингээд та нэг ёсны өөрийн банкныхаа салбарыг нээж яана гэсэн. Ингээд явснараа та өнөөдөр одоо ингэж агент толсноор бол танд асар том одоо боломж ирж байгаа гэсэн. За энэ бол миний одоо агентийн одоо аккаунт. Тэгээ энэ дээр 1626 он байгаа. Тэгээ одооноос би өнөөдөр ингээ 16.25% агент болсон. Миний багт 16.25% агент дараалж байна. Баяр хүргэе. 15% хүмүүс байна, 13% хүмүүс бүх агентуудаа баяр хүргэе. Одоо ингээ 17% хүрнэ. Тэгэх юм бол 47,000 энерги гэдэг чинь одоо бас $60,000 бэлгэх юм байлээ. Тэгээд ер нь бол ингээд их сараас эхлүүлээд нэлээд цэцэж байгаа. Одоо олдсон зах зээл нь үр шимээ өгнө л гэсэн үг байхгүй юу? За тэгээд агент болсон хүмүүс бол тийм борлуулалтаас мөнгө авна. Тэгээд дээрэс нь ингээд секунд болгон хүмүүс карт ашиглана. Хаана хин яаж ашиглаж байгаа бүүм. За ингээд ашиглаад ерөөдөө ингээд карт ашиглангууд одоо энэ тэр чинь ингээд нэг хүн цай уун, кофе уун, Малайз ч юм уу, Казахстан ч юм уу өөрийнхөө картыг өөрөө өрсөний төлөө бид нар 50% нь ашигна яхана. Одоо ингээд 21 цент гэдэг чинь тэгэл тэр хүн бас картаараа мөнгө ашиглаж яана л гэсэн үг байхгүй юу. За тэгээд тэр энерги ингээ ороод ирд юм байлээ. Би өнөөдөр сая мэдсэнгүй шүү дээ. Энерги зүйл нь яаж орж ирсэн. Ингээд
14,000 тэмцэх энерги ингээ ороод ирсэн. Одоо энэ багаар 5% цалингаар орлого багаж борлоод ирэнгүүт багаар гараа явна. Ер нь бол ингээд энерги ингээ ороод ирсэн юм байлээ. Айгүй шудраг цаг хугацаатай уралдаж одоо нэгээс ингээд альва юм чи хийчихэд одоо хизээ юм нь орж ирэх бол мал гэж хүлээлгүйгээр өөрөөсөө баг ингээд мэдээчих байхад цол мал нь ороод ирд юм билээ. Тэгээ үнэхээр гайхамшигтай байна. Тэгээд өнөөдөр бас манай Монголд ингээд мэдээ бид 120 сая төгрөгийн шагнад авсан монголчууд маань одоо энерги шүү дээ. Гэхдээ бас энергитэй бол гэж ямар мөрөөдж ил өвлжөнгөө л бид нар энерги ирсэн шүү дээ. Йоо энергитэй би бүр бодож нэг ахиухан шиг энергитэй болчихсон юм. Чи өнөөдөр миний энэ балжины юмтай өдөр миний биш мөрөөдөл маш олон багийн маань хүмүүсийн мөрөөдөл биелээ. Тэгээ анхаагч маань 50 сая төгрөгийн энергитэй болсон байна. Би ч гэсэн 50 сая төгрөгийн энергитэй одоо бэмсэр манаас бараг 20 сая төгрөгийн энергитэй болсон баг. Тэгээ ингээд одоо араасаа ингээд маш олон монголчууд маань бэлтгэсэн байна. Тэгээ бид нар ингээд нэг жил хагасын хугацаанд бол үнэхээр нөгөө мэдгүйгээс олж маш их цаг хугацаа алдсан. Одоо бол бид нар бас юмаа мэдэж одоо л нэг учраа олж яана л та бид нар ер нь бол одоо энэ гадаадын зах зээл дээр бол жинхэнэ уралдаж ажиллах цаг болсон. Одоо бол үнэхээр цаг хугацаа маш тавч байна. Тэгээ хэрвээ одоо ингээд хүн удахгүй таны багт ингээд 100,000 хүн одоо ингээд одоо Азийн зах зээл дээр ажиллаж гисэн би 92 онд энэ Азийн зах зээл дээр ажилласан. Станы зах зээл суурэ бэлдсэн ингээд ер нь Азтай ингээд Европ, Америк одоо сарын дараа Солонгосын зах зээл дээр ажиллана ингээд ер нь дэлхийн айж орн бид нар ингээд энэ бизнес бол онлайнаар хийж гин за офлайнаар гэсэн ажил явж гин. Тэгэхэд бол зүгээр та төсөөл одоо агентууд тийш зүгээр төсөөл мөрөөд таны багт ингээд 100,000 хүн энд татсан. Тэгээ би анх картыг тоодгүй байхад хамгийн их мөнгө карт байгаа юм байна монголчуудаа. IT бол мэдээж супер. IT-гаа бид нар ингээд олон хүн буян болно гэсэн үг. Нэг хүн ч гэсэн $1,000 авна гэдэг бол тэр хүний амьдралд бол зүгээр 2-3 жилийн дараа бол танд насан туршдаа баярлж амьдрах. Та тухайн үед хин нэгэн хүн намайг ингээд итгүүлээд чирсээр хагаад 1000 шиг биткойнтой олгосон бол би одоо тэр хүнд өнөөдөр ингээд насан туршдаа манай би миний үр хүүхдүүд, миний хүүхдүүдийн хүүхдүүд гээд бүгд болчихсон шүү дээ. Ах дүүсүүд. Яг тэр үйлийг та өнөөдөр энэ машин зарж байгаагаар хийж байгаа гэсэн үг. Энэ агентууд бол супер. Монголчууд Монгол агентуудад бол бүгдээрэнд нь баяр хүргэе. Карт бол зүгээр таны амьдралын чинь зүгээр энэ амьдралд чинь танд одоо 100% санхүүгээр хэрэгжсэн та хүрнэ л гэсэн үг. 100%. Та төсөөлөд үзэлтэй. 100,000 хүн таны ингээд линкээр орон ингээд карт захиалаад өөрсдийнхөө төлөвөө захиалж байгаа тэр хүмүүс чинь. Тэгээ алж жагалтгаар тэр картаар өөрөө мөнгөө өрөөд тэгэл тэр гүйлгээгээ хийгээд би бол одоо ингээд тал спик руу цаашаа мэдгүй би өдөрт хэдэн ч удаа энэ картыг уншуулж байгаа. Тэгээд одоо тэр хэдэн ч дээшээ хүмүүс цалин орж байгаа. Тэгээд би өөрийнхөө төлөө л өгж байгаа шүү дээ эцэд. Тэгэхэд тэр 100,000 хүн өдөрт танд зүгээр л $1 өгөх тий. Өдөрт $100,000 гэж өдөрт 360 сая төгрөгийн цалин авахд өдөрт та нэг байр нэг орон сууц авах нэг хүний амьдралыг өөрчлөх өдөрт та цалин авч та 30 хоногийн дотор 30 хүний амьдралыг өөрчлөх тий амьдралд 360 сая төгрөөр амьдрал өөрчлөгдөж дээ монголчууд. Зүг амьдралынхаа туршид үдсэн амьдралын хэдэн хүний амьдралыг өөрчлөх үү? Хичнээн үр хүүхдүүдэд та намар амгалан амьдрах уу? Ийм боломж бол одоо байгаа шүү. 9 сард бол бид нар хоцорно монголчуудаа. 9 сард бол бүгд 9 сард бол зах зээл одоо Солонгосын зах зээл дээр би очиход Солонгосын зах зээл бас эзлэгдээ дуусчих шүү дээ. Тэгэхээр Вьетнам руу ингээ очиход үшээ Wi-Fi-г бол бүгд бараг мэдчихээн. Тэгэхээр ингээл бид нар ингээл зах зээл алдж байгаа байхгүй юу? Тэр их том зах зээлийг бид нар алдж байна л гэсэн. Тийм учраас бидний хувьд бол өнөөдөр монголчуудын маань хувьд бол $250 чамаагүй, $500 чамаагүй, $1,000 чамаагүй энэ машиныг авахулаад энэ 9 сард энэ хуваагдах болоход тийм энэ секундэд 8 токен ингээд бидний гарт одоо бас овоо олборлж байгаа шүү дээ бид нар. Тэгээд дараа нь Wi-Fi $5,000, $10,000 болоход маш олон хүн харамсна. Маш их хүмүүс харамсна. Ялангуяа монголчууд харамсна. Ялангуяа монголчууд харамсна шүү. Яагаад гэх юм бол монголчууд яг тэгэхээр маш их би ингээл уулзах тий
ийм ч coin мөнгө алдсан, ийм ч coin мөнгө алдсан. Яг үнэндээ тэр coin-ич буруу байхгүй юм билээ шүү. Яагаад гэх юм бол тэр coin-ууд тэр ultima coin тэрийг нөгөө хөлөө олоогүй байхгүй. Зарим нь нөгөө хитрхи төрүүлээд итгэсэн. Одоо хитрхи төрүүлээд одоо ингээ юмыг сэтгэхэд гаргаад ирсэн хүмүүс чинь яг зах дээр нь цаг нь бодоогүй үед хитрхи төрүүлчихээс чинь ингээ чичигдэж байгаа байхгүй. Одоо магадгүй гараад ирсэн байсан бол одоо бас нэг өөр зүйл гэсэн байхгүй. Тэгэхээр крипто валютын ертөнц өөрөө маш одоо яах нь өөр ертөнц байхгүй. Өнөөдөр та энэ мэдээллийг авчаад за маргааш болъё сарын дараа орё. Одоо над руу нэг нөхөр ярьдэн штэ. Ялангаа аваад сарын дараа орё гэх би л дээ. Хөөх өдөө чи сарын хугацаанд хэдэн төгрөг алдгаа төсөөлөд чиний тагчин хүрхгүй ойлгох. Чи одоо өгөө гэж хэлж ивэл чи маргааш ороход чи хэдэн төгрөг алдах вэ? Секунд болгон чи мөнгө алдаж байгаа гэдгээ боддоо сарын дараа чи хэдэн төгрөг алдах вэ? Тэгэнгүүт за тэгвэл би хүүхдээсээ асууя, тэрнээс асууя гэнгүүт нэг залуу орц залуу над руу телеграмаар мэдгүй. Би өстө наадах чинь баг мэдчихээн гинэ. Тэгэхээр би чи манай койныг судалсан юм уу гэсэн чинь. Үгүй гинэ. Чи тэгвэл диваны судлаач юм биш гэсэн чинь. Чи яхаараа намайг доромжлохыг хэвлэгээд байгаа байхгүй. Тэгэхээр би хэлсэн. Чи диваны судлаач юм биш. Чи баг ванга шиг ярьж гэсэн чинь. Төвчлөлтөд би хэлсэн. Чи нэгдүгээр энэ крипто валютын банкыг судал гэсэн. Тэрний дараа чи дүгнэлтээр хий. Тэгээгүй чи юу ч судлаагүй би мундаг. Би чамд сонсмооргүй гэсэн. Чи юу ч мэдэхгүй чи юу хийх гэдэг гэсэн. Ингээд нөгөө тэр хүний одоо нөгөө юу ч мэдэхгүй хүмүүсээс битгий асуугараа л гэж байгаа байхгүй. Яагаад тэр яг тийм хүмүүсээс олж маш олон хүмүүс крипто биткойн дээр боломж олцохгүй. Жишээ нь би ч гэсэн өнөөдөр хин нэгэн эрүүл саруул ухаантай хүн надад ирээд за саруулаа сууж ий. За энэ биткойн гэдэг чинь дэлхийн анхны крипто валют юм байна. Энэ блокчейн гэдэг чинь ийм систем юм байна. За чи нэг энэ дээр нэг те за яах вэ чи нэг $1000 оруулчих гэсэн бол би мэдээж тэнэг хүн биш оруулаад тэгээд оруулахдаа миний Gmail-ийг зөв нээгээд тэгээд намаа ингээд зөв ахуулаад зөв чиглүүлээд за эн чинь ийм шүү гэх дэвтэр балыг бичүүлээд ингээд явсан бол би өнөөдөр магадгүй те миний биткойн одоо хэдэн доллар тухайн үед өсөөд ингээд хэдэн доллар болчих юм бэлээ. Гэтэл тэрийг ойлгуулах бас тийм нөө шинэ учраас ойлгуулах ойлголт өгөх бас мэрэгжлийн хүн бас айгүй ховор байгаа юм. Ялангуяа Монгол, ялангуяа станы орнууд ер нь тэгэл бас нөгөө мэддэг хүмүүс нь бол бидэртэй зурлах. Тэд нар бол айл эзнээ чимээгүй бүх юм хийгээл заавал өөрийгөө хүнд нотлоод батлаад тэр хүмүүст ойлгохгүй хүмүүст ингээд хугацааг алдахгүй юм лээ. Тийм учраас бидний хувьд бол энэ банк бол бидэнд маш том боломж авахгүй монголчуудад. Маш том боломж. Та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. Маргаашийн зүүм 19 цагаас эхэлнэ. Маргаашийн зүүм бүгдээрээ уулзцгаая. Тэгээ өдөр болгон 19 цагаас бид нар боломжоор бас зүүм орно. Та бүхэн маань ч гэсэн маргааш зүүм дээр идэвхтэй оролцоорой. Маргаашийн зүүм дээр бид нар одоо агентууд зориулсан. За тэгээд захирлуудаараа танилцуулъя. Өдрийн зүүм дээр ингээ ороо сонсоод нэг шинэ зүйлийг та бүхэн маань олж мэднэ. Хэрвээ бүх зүйлийг танилцуулах юм бол одоо нэг 2 цагийн лекц болоод байгаа. Тэгэхээр бид нар маш удаан хугацаанд орж та бүхнийг бас цаг завыг өрөхгүйгээр яг гол юмнуудаа тухайн өдрийнхөө зүүмийн сэдвээр гарна. За өнөөдрийн зүүм дээр бол бид 3 зүйлийг олдлоо. Нэгдүгээр бид крипто банка болов ийм банк үүссэн. Дэлхийд 4 жилийн хугацаанд бол энэ крипто банк руу дэлхийн 16 их $80 шилжих юм байна. Одоо бэлэн мөнгө бол крипто валют болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол дэлхийн мөнгөний эргэлтийн 10% гэсэн үг. Одоо 180 тэрбум доллар 16 их $80 болох юм. Тэгэхээр крипто валютыг судлах хэрэгтэй байна. Үр хөвгтүүдэд судлуулах хэрэгтэй байна. Мэргэжилтэн болох хэрэгтэй байна. За ингээд крипто картыг бол одоо ингээд өнөөдрөөс эхлээд та бүхэн маань чөлөөтөө айлч улс оронд энэ картыг та бүхэн маань ингээд нэг ёсны энэ картыг ашиглаад яваарай. $10 үнэтэй өнөөдрөөс утсан дээрээ татаад валютаа татаад холбоод өөрөө чадахгүй бол чаддаг татварууд бол айгүй мундаг штэ манай Монголд. Одоо тууж агаад ингээд татаад тэгээ ингээд кофе аваад цаа авч үзэрэй картаа ашиглаж үзэрэй маш мундаг шүүн карт. За тэгээ олборлтын машин. Одоо энэ олборлтын машин хувьцаа хоёр ингээд маш үнэтэй болж байна. Хямдхан байгаа дээр нь аваарай. Олборлоорой. Хэрвээ өөртөө биш юм аа гэхэд үр хүүхдүүдтэй ядаж $250 ядаж $250 хүүхдүүд авчаасай. 5 жилийн дараа таны хүүхэд за $250 чинь нэг 100 хэдэн сая хувьцаа ярина. Тэгээ дээрээс нь олбор. Ямар ч байсан нэг байрны мөнгө та ингээд босчихноо гэсэн үг байхгүй. Ингээд та балтиж юу ч бити бод. Угаасаа энэ чинь урт удааных хугацааны бизнес.
За агентууд маань бол одоо ингээд дэлхийн зах зээлийг эзэлж дуусгаас өмнө дотоодын зах зээл дээр ажилламаар байна. Монголчууд Монголд ажиллаж байгаа агентууд маань гэсэн монголчуудаа маш сайн ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээ маргааш 19 цагийн зүүмээр уулзцгаая. Бүгдээрэнд нь баяр хүргэе. Анхаа ихчтэй, Бямсүрэндээ. Яг үндэ анхаагч Бямбагч хоёрт би маш их талархаж байгаа шүү. Яагаад гэх юм бол өнөөдрийн миний бүх амжилтын үндсэн сүрийг энэ хоёр хүн тавьсан. Би бүр энэ банкыг анх сонсч зүхтааж байсан гэж бодлоо. Гүү. Тэгээ Бямсүр маань надад айгүй зөөлөн, манай Бямсүр чи айгүй ухаантай, алсын хараатай. Ингээд ийм айгүй зөөлөн хүний арга хэмээг олдог юм баггүй. Тэгээд Бямсүр маань надад саруу захирлаа. Ойлгодгүй юм байна. Би хүнийг ингээ холбоцгоо. Би хамаагүй та орцгоо. Би таны зур ороод ажиллая. Тэгээ гүү тэгж олон хүн хохироход за ёстой крипто валют руу би орохгүй шүү. Тэгээд нөгөө хүнээ би холбоод энэ хоёроо би орчуулж гисэн баггүй юу? Яг анхаа гэж юм ба гэж тэгээд бас ихч нар маань байсан гоё. Тэгээ бид жил хавцсан юм ингээд орчуулж өгөө. Тэгээ нөгөө залуучууд маань болохоор крипто валют ойлгодог. Манай хоёр маань ойлгодог. Би болохоор гол нь ойлгохгүй орчуулж байгаа байхгүй. Тэгээд орчуулчаад тэгээд нөгөө залуучууд маань би тэгээд таг болцсон юм. Тэгсэн чинь манай хоёр бүр гэрийн гадаа ирээд яг манай гэрийн гадаа ирээд доотлын кофе шоп дээр ирээд за саруул минь захирал минь энэ хүмүүсийг Монголд дуудмаар байна. Бид нар одоо ингээд энийг хиймээр юм гэхээр гүйгүүгүйс та мэдхгүй дээ гэсэн чи зүгээрээ бид нар мэдсэн энэ айгүй сайн юм байна гэдэг. Тэгээ нөгөө залуучуудыг авчираад би чи орчуулагч хийгээд тэгээд хууль зүйн багийг авчираад ингээд бид нар ингээд өнөөдөр ингээд баг одоо ингээд миний энэ асар том амжилтын маань ингээд тэг ингээд асар өнөөдрийг ингээд цаашдын энэ амжилтын бол үндсэн зүрийг бол яалчгүй энэ хоёр гайхамшигтай Монгол эмэгтэй маань өнөөдөр суурийг маань тавьж өнөөдөр намайг крипто валют чинь болгож одоо судлуулж энэ том амжилтын маань үндсэн суурийг бол тавьсан шүү. Тэгээд Денис маань байна, Балбек маань байна. Яг энэ дөрвөн хүн бол яалтчгүй миний амжилтын суурь шүү. Яалтчгүй. Тийм учраас би энэ хоёр бүсгүүдэд асар том бэлэг бэлдэнэ. Угаасаа энэ бол тодорхой хүн амьдралдаа хиний ачаар амжилтанд хүрсэн бэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Би бол DeFi токен дээр бол энэ хоёр гайхамшигтай эмэгтэй Бямсүрэн анхаагч одоо өнөөдөр энэ том цолыг хазаа хоёр эмэгтэй энэ хоёр гайхамшигтай эмэгтэй бол миний амжилтын бүр ингээд өнөөдөр намайг ингээд крипто карттай болгоод крипто ертөнц энэ том гайхамшигтай ертөнцид бүр тавтаа морилуулад тэгээд миний замын маань заагаад өнөөдөр би ингээд 16% бүрээд тэг ингээд бүр ингээд масайд гэрцээ ажиллаж штэ тийш. Йоо 6 дахь голгийн одоо кипер турк тэгээд турк улс дээр чи би баяр чимэг Бямсүрэн ихтэй хамт ажилласан. Тэр хоёр маань гэсэн надтай хамт тухайд бол би амар түүхий байсан билээ. Тэгээд сүүлийн 4 сарын хугацаанд би маш их зүйлийг толгоонд хийсэн. Тэгээд Казахстан, Кыргызстан, Узбекистан тэгээд одоо ингээ Малайз тэгээд маргааш би нөгөөдөө Индонез явна. Тэгээд одоо ингээ Азийн зах зээл дээр тэгэхээр би бол шууд албан ёсоор би хэлж гин. Тэгээд би бол энэ хоёр бүсгүүд бол би шууд нэг улс хийж өгнө. Хоёуланд нь яагаад гэх юм бол энэ хоёр эмэгтэй бол яалтчгүй намайг энэ хөлийг тавьсан. Тэгээд би одоо энэ цолонд нь зориулаад би бас урнаа гэж байгаа. Йоо бас урнаа гэж манад өдөр болго намайг уран зоригоор ханддаг айгүй мундаг гэж байхгүй. Ерөөсөө яг ингээд хүн ингээд гадаадд явж байгаад ингээд нэг ч хүн ингээд хүн ингээд тий уран зориг өгөхөд зүгээр ингээд хараа зүгээр халмаасаа гэж юм чи ерөөсөө ингээд ёо өстө халаад үгээл ерөөсөө тэгэхээр уран зориг гэдэг зүйл бол асар чухал зүйл гэдэг. Тэгээ би бол одоо яг энэ хоёр бүсгүүдэд бол би өнөөдрийн зүүмээр дамжуулаад мэдээж би юу гэж л энэ бүх улс орноо өөр дөрөө хийгээл явахгүй дээ энэ чинь ингээд бэлдээд суралцаад би ч өөр аягүй юм ингэж нутагтай маш удаан хугацаанд суурэ бэлтэж байгаад ингэж одоо ингэж томоор хөдөлгөх юм баггүй тэгжиж дэлхийн рекордыг эзлэн штэ. Тэгэхээр би бол өнөөдөр энэ хоёр бүсгүүд бол мэдээж хэрэг бол дууягч маань байна, Бямбагч хоёр маань байгаа. Тэгээд ер нь бол одоо зөндөө хүмүүс байгаа. Манай Баатраг ч гэсэн айгүй мундаг штэ. Бас би ингээд Баатрагыг айгүй олон алдаа оноотой ингээд ажиллаж байгаадсан би Монгол бас крипто валютын ертөнцид маш их алдаа гаргасан ч гэсэн ийм ертөнц байдаг шүү гэдгийг бас амжилтлуулах гээд яваад байгаа энэ хич нар маань байна. Тэгээ би бол зүйлд оржсэн ч гэсэн би бол энэ хүмүүсийн шүмжлэл надад ирэх байхгүй. Яагаад гэхээр одоо бодоход крипто валют гэдэг чинь угаасаа л нүц алдаанд дууссан юм билээ. Одоо яг нүл алдаан дунд л одоо өнөөдөр яг ингээд жинхэнэ сор болоод жинхэнэ ингээл одоо ирлэгдээл арай өөрчлөгдөөд ингээд нэг ёсны ингээд асар том зүйл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр
Тэгэхээр бидний хувьд бол одоо өнөөдөр ямар нэгэн байдлаар шүүмжлэх хэрэггүй байхгүй. Харин бид нар эсрэгээрээ зөв нэгдэж монголчууд бид нар зөв нэгдэж тэр нь ийм энэ муу хүн тэр муу хүн тэрнээс болж тэгсэн гэдэг өмнөх бүх алдаануудаа олгоод одоо монголчууд бид нар нэгдэх ёстой. Одоо монголчууд бид нар нэгдэж энэ крипто валютын Монголын крипто валют бол Монгол улс крипто валютын бүр төв болох ёстой. Сургах ёстой. Хүүхдүүдээс сургаад бүгдийн картаа олгоод бүх залуучуудыг крипто валют олгоод онлайн бизнес болгоод онлайнаар бид нар яах вэ? Монголчууд зүгээр 10-20 мянган долларын цалин авдаг. Ийм болох ёстой. Ингэж байж бид нар өнөөдөр буруу юм байвал бид нар хэлэх ёстой. За энэ бол буруу шүү. Болоорой болохгүй шүү гэдгийг бүгдээр нэгдэж яах юм. Ингэж нөгөө хамгаалах ёстой гэдгийг бас хэлмээр байна. Түүнээс бид нар хизээж бие бинийгээ муулах ёсгүй. Яагаад гэх юм бол угаасаа амьдрал тэр чигээр алдаа. Алдаан дунд хүн хөгждөг. Алдаан дунд хүн суралцдаг. Алдаан дунд хүн хүнийг таньдаг. Алдаан дундаас хүн өөрийгөө хөгжүүлдэг, өөрөө хөгждөг. Би ч гэсэн эхний 3 сар бол нүл алдаа байсан шүү дээ гадаадаар явахдаа. Гэтэл одоо бол алдаа баг гаргаж байгаа. Яагаад гэвэл би ойлгохгүй. За ингэх ёстой байна. Ингэж ажиллах ёстой байна. Би энэ дээр алдаад байна гэдэг. Тэгэхээр энэ крипто валют бол үнэхээр супер захтай шүү монголчуудаа. Одоо зүгээр л мэрэгчлэн бос. Аагаас нь яавал дэвтэр бод аваад блокчейн систем гэж юу юм? Энэ ямар бирж гэдэг. Энэ USDT нь яад юм? BNB нь яад юм? Түүнээс бол хэл хөрдлөөр юм папанд авах шүү. Ингэж явах хэрэгтэй мэн гэдэг бүх сургалтууд сурах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь мэрэгжлийн хүнээс сурах хэрэгтэй шүү. Талспек бол үнэхээр мундаг залуу. Талспек бол үнэхээр крипто эксперт юм билээ. Хэдээж талспек ноён нуруугаа алдаагүй. Яг л нэг цангаараа бүх хүмүүсийг ингэ сургаад өнөөдрийг хүртэл бидний амьдралд маш том зүйл гэж. Өнөөдөр бол талспекийн бас маш том өнөөдөр бас талспек байгааг бол бид нар ингэж өнөөдөр хүртэл гадаад ингэж оршин тогтнож магадгүй шантраад Монгол энэ хүн бол эйгөө мундаг зүйлийг бас хийж байгаа. Яг юм би ч гэсэн талспек болохын тулд юм ийм учраас бид нар бүгдээрээ туулаа нэгдэж ив нэг компаниг уруугаар ярих биш. Харин эсрэгээрээ бид нар хин нэг асар том дэмжиж бие биенээ маш их хайрлаж бие биенээ өнөөдөр тийм монголчуудын ганц гол зорилго бол Монгол бол хүүхдүүдийн сонголт төлөөлөлт үүсгэх. Бид нар бол тийм бидний амьдралын маань утга учрал хүүхдүүдийн сонголт тэгэхээр бид нар үр хүүхдүүдтэй зөв зүйлийг үлдээж хойч үедээ зөв зүйлийг үлдээж зөв амьдралыг үлдээх юм бол бидний эцсийн гол зорилго юм биш. Өнөөс бол тэр дунд бид нар бол амьдрал маш олон зүйлийг туулж амьдрах нь ойлгомжтой. Тийм учраас бол ирээдүйн 4 жилд бол тэр чигээрээ шилжиж байгаа. Тэрийг бол шилжилтийн үед биш хурдан хугацаанд төрүүлж одоо яах нь одоо 90 зах зээл төрүүлж 8 ээж хүмүүс нь хурдан ойлгож явах нь бол бидний бол одоо өнөөдөр таалахгүй шүү. Тийм учраас хэрвээ би ойлгохгүй. Нэг хүнийг ч гэсэн ойлгож байгаа. Нэг хүнийг ч гэсэн энэ зах зээл ирээдүйн болсон шүү. Одоо болсон шүү гэдгийг ойлгуулж байгаа л гэж би маш их одоо зүрх сэтгэлээрээ шаналж маш олон монголчуудад санхүүгийн хэмжээнд хүрчих юмсан.
Хэрвээ надад мөнгө өгдөг бол бүгдийн монголчуудаа бүгдэнд нь $1000 зүгээр өөрөө тавьчих юмсан л гэж би бодож байна. Өөрөө л зүгээр мөнгө ойл зүгээр бүх монголчууд тавиал 5 жилээр нь бүгжээл за 5 жилийн дараа бүгдийг гаргана. 5 жилийн төгссөн юм чи яах монголчууд нам зарж чадахгүй. Тэгээд 5 жилийн дараа бид манай Монгол улс Монголын мянган гэр бүлүүд өнөөдөр Монгол улсын амин орлож байгаа нийт хүн 10 залууны 9 эрэгтэй хүн гэж 10 хүний 9 эрэгтэй хүн гэж. Тэгэхээр одоо энэ санхүүгийн асуудал манай монголчуудын хувьд бол үнэхээр дээцэгт хүрсэн шүү. Тийм учраас бид бүгдээрээ хамтдаа нэгдээ монголчуудаа бүгдээрээ хамтдаа суралцъя. Гадаадын зах зээлийг бүгдээрээ хамтдаа байлдан дагуулъя. Нэг удаатай ч гэсэн яг энэ банкн дээр нэгдъя л гэж та бүхний чин сэтгэлээс уриалж байна. Чин сэтгэлээс уриалж байна. Тэгээ үр хүүхдүүдэд зүгээр систем рүү оруулъя. Зүгээр баг сургалтын хөтөлбөрөөр оруулъя. Crypto value blockchain системийг. Өөртөө сурыг хүүхдүүдтэй зааж өгье. Одооны хүүхдүүд мундаг хэл устай мундаг болчихсон шүү дээ. Тийм учраас бүгдээр нь хайртай шүү. Тэгээ хоёр хөөрхөн анхаа ихчтэй тэгээд об юмсан хоёртой хайртай шүү. Та хоёр бол өнөөдөр Монгол улсын энэ олон монголчуудын үнэхээр хөгжилтөнд хүрэх олон монголчуудын амьдралыг өөрчлөх том одоо нөгөө нэг юм маневр бөгөөд том төлхөөрийг хийж чадсан шүү. Тэгэхээр яг үнэн шүү энэ бол. Тийм учраас өнөөдөр энэ түүх ихсэн юм аа. Тэгээ та хоёртоо энэ том цолон төрсөнд баяр хүргэе. Үнэхээр гайхалтай шүү. Маш олон санхүүгийн хэрэгчлээс хамтдаа гарна шүү бүгдээрээ. Бүгдээр нь цаашаа амраарай гэж хэлмээр байна. Тэгээ маргаашийн зүүмээр уулзцгаая. Тэгээд дараагийн зүүм дээр зочин хүмүүсийг хүлээж авна. Одоо ингээд том цолон төрсөн хүмүүсээс одоо ярилцлага маягийн зүүмүүд явагдана. Одоо маш гоё зүүмүүд эхэлнэ. Ер нь бол өдөр болгон маш гоё сюрпризтэй зүүмүүд орно шүү. Тийм учраас зүүм бэлттэй байгаарай. Одоо бид ингээд те үр дүнд хүрсэн хүмүүсийн ярьснаа явмаар байна. Шинэ орж байгаа хүмүүсийн сэтгэлийг авмаар байна. Үр дүнд те одоо вифай олборлож байгаа одоо хотын орон орны хүмүүсийг өдөр энэ зүүмдээ өрөөд ингээд нэг насны одоо подкаст маягийн зүүмүүд аюух орно шүү. Амралтын өдрүүдээр. Тэгэхээр одоо ингээд бүгдээрээ хамтдаа онлайнаар тэгээд цуг уулзахгүй ч гэсэн онлайнаар хамт байна. Тэгээд дэлхийн зах зээлийг байлдан доголж байгаа шүү. Монголчуудаа тун удахгүй асар том сюрприз үр дүнтэй та бүхэнтэйгээ уулзнаа Монгол. За сайхан амраарай. Баяртай. Баяртай.